өнөөдрөөс эхлээд зөвхөн YouTube-ийн сувгууд дээр биш, Facebook дээр групп нэгэд, замун цаашнэр пэйж нэгэд Эрүүл Монгол бүсгүй гэсэн одоо энэ хүү хөтөлбөрт өмнө нь дандаа төлбөртөйгээр би 500 гаруй шавнарыг чадлынхаа хэрээр туслаж эрүүл амьдралын хөвшилд суралцахад нь өөрийнхөө чадах мэдэх зүйлсийг хуваалцаад ингээ хөтөлбөр явуулсан 20 гаруй группүүд болон ганцаарч хөтөлбөрүүд явуулсан байна. Тэгээд одооноос эхлээд би болохоор Facebook дээр нийт одоо бүсгүйчүүд, охтууд, залуучууд ямар ч насны хүмүүс байсан бүгдд нь бас чадлынхаа хэрээр туслалцаа үзүүлье гэж бодоод ямар нэг төлбөргүйгээр пэйж хуудасаар дамжуулаад бас давхар групп нэгээд тэгээд хэн хүссэн бүхэнд нь эмх замбраатаа нэг бүрчлэн видеонуудыг араас нь 7 хоног болгон хүргэжье гэж цаг цаваа гаргаж байя гэж шийдсэн байгаа. Тэгэхээр та бүхэн маань YouTube-ийн сувгаас гадна Facebook-ийн пэйж болон группт тавтамаарл. За ингээд би өнөөдрийн дугаараар бол сүүлийн одоо 2 жил гарны хугацаанд Америкт болоод Монгол одоо энэ залуучуудыг менторлж явах хугацаанд яг мэрэгжлийнхаа талаас харахад монгол хүний биеийн онцлогт яг аль төрлийн одоо дэглэм дайет нь хамгийн сайн үр дүн өгж байгаа юм бэ, өгсөн юм бэ гэдэг одоо энэ төвлөлтөөс үүдсэн чухал одоо энэ аргуудыг хэлж өгнө. Тэгээд дараагийн дугаараас өшөө илүү хэрэгтэй мэдээллүүдийг эмх замбраатаа та бүхэн үзээд явах боломжтой. За ингээд олон зүйл туршилгүй өнөөдрийн дугаарын мэдээллийг мэдж авъя. За тэгэхээр хамгийн номер 1-т нь монгол хүний биеийн онцлог тохирсон энэ олон төрлийн дэглэм дайет гэж нэрлэдэг байгаа олон зүйлсүүд дэглэмүүд дотроос насан туршдаа хэрэгжүүлж болох хамгийн чухал нэг зүйл нь юу юм бэ гэхээр биологийн идэвхтэй цаг буюу өглөө нар мандахаас орой нар жаргах хүртэлх цагийг нэрлэдэг. Биологийн идэвхтэй цагийг дагаж хооллох. Энэ бол хамгийн энгийн бидний өвөө эмээ, ээж аав үеэс ер нь бол бид нар өөрсдөө ч мэдэхгүй хэрэгжүүлээд явдаг цагийн хуваар энийг. Тэгэхээр биологийн идэвхтэй цагаас өглөө нар мандахад та хоол идэх хэрэгтэй болох юм байна. Орой нар жаргахад та хүн төрлийн юм идэхэд зогсоох хэрэгтэй байна гэж ерөнхийдөө ойлгоод авчиж болно. Энэ бол нэгдэх таны хэрэгжүүлж болохоор хэрвээ надтай ижилхэн бас биеийн онцлогоос шалтгаалаад өглөө босонгуудаа тэгж юм идэх одоо тийм хүсэл төрдөггүй, биеийг хүлээж авдаггүй тийм биеийн онцлогтой бол хоёрдугаарт нь таны аргыг хэрэгжиж болно. Сүүлийн 2 жил гарны хугацаанд бол Америкт маш алдартай байгаа дэглэмийн нэг. Энэ болохоор ямар дэглэм бэ гэхээр цагаар хуваарлаж хооллолдог. Тэгэхээр цаг барих дэглэм гэсэн үг. Хоногт 24 цаг байдаг. 24 цагаа нэг ясандаа хуваарлах гэсэн үг. 8 цаг хоол идээд 16 цаг ходоодоо амрах. Энэ бол хамгийн нэлээд тийм нөгөө чанга хувилбар. Тэгэхээр би юу гэж зөвлөх вэ гэхээр хамгийн эхлээд туршиж эхэлж байгаа хүмүүс маань 12 цаг хооллоод 12 цаг заавал ходоод амрах. Илчлэгтэй юм идэхгүйгээр ходоод амрах цаг гэсэн үг. Нэгэсэндээ орой та 9 цагаас юм идсэн бол түүнээс хойш илчлэгтэй хоол идэхгүйгээр маргааш өглөөний 9 цагаас илчлэгтэй юм идчихлэн гэсэн үг. Тэгээд дараад нь арай аажмаар 10 цагт нь юм идээд 14 цагт нь ходоод амраадаг болоод ингээд тасаад ирснийхэн дараа. Тэгэхээр нэг ясандаа та 24 цагийг 12-12-оор 12 цагт идэн 12 цаг амраад дараад нь арай тасаад гайг болохоор 10 цагт нь идэн 14 цагт нь амраад. Тэгээ бүр илүү дасаад боломжтой санагдаад хэлэх юм бол 8 цаг нь идээд 16 цаг нь амраагаад ингээд ирэнгүүт маш гоё бие маань ингээд амраад хотоод идэж уусан бүх зүйлээ хангалттай шингээгээд дараагийн өдрийнхөө шинээр идэж байгаа зүйлээ хурдан зарлаад явахад нь тусалдаг шүү. Тэгэхээр энэ маш илүүтэй байдаг. Ингээд 3 дахь арга нь юу вэ гэхээр хүн унтаад сэрэхдээ 1 литрээс 1.5 литр шингэн зүйл биесээ ингээд одоо шингэнэ зарцуулчихсан байдаг. Тэгэхээр та унтаад сэрэнгүүтээ шууд амрууга яаран ямар нэг үсэж ийн гэд идэх юм авч идэхээс илүү та эхлээд шингэн зүйлсээ нөхөж авч уух хэрэгтэй. Тэгэхээр дор хаяж би бол 2 аяг усуугаараа гэж зөвлөв. Тэгэхээр хуурай идэх юм уу одоо өглөөний цай гэж өдрийн цай гэж нэрлэж байгаа зүйлээ ер нь бол шингэн зүйлсээ хангалттай уусныхаа дараа идэж эхэлдэг. Тэгэхээр илүү дөрвж идэхгүй тархахгүй байхад нь маш том тус болж байна. Харин 4 дахь зөвлөмж нь юу вэ гэхээр харин 4 дахь зөвлөмж нь юу вэ гэхээр та хоол болгоныхоо өмнө заавал 10 минутын өмнө шингэн зүйл ууж хэвших хэрэгтэй. Аль болохоор калоргүй ус юм уу цай нэг аягыг заавал 10-аас 15 минутын өмнө уувал зүгээр. Хэрвээ шууд ус цай алийг ч ууж чадахгүй байгаа бол мисо суп ч юм ууж болно. Японочууд болоо солонгосчуудын хувьд японочууд бол мисо супээ хоол болгоод нэг жижиг аягаар уудаг. Солонгосчууд бол хоолныхоо өмнө заавал ихтэй цай авсраад будааны амттай цайгаа жижиг аягаар уурчаа дараа нь хоолоо иддэг тийм. Энэ маань
илүүдэлжингүй байхад нь хоолоо хэтрүүлж илүүдүүлж бөөн удаа идэхгүй байхад нь их сайн тусалж өгдөг. За ингээд хамгийн сүүлийнх нь өөртөө хэрэгжүүлэх ёстой бүр насан туршдаа анхаарах ёстой зүйл юу юм бэ гэхээр бат бөх унтаж чадчихэв нү гэдгийг хянах ёстой. Та шүнжэнгүү унтаад хэрээд одоо гэдэг юм магадгүй бүр шүн давах ёстой 0 7 8 9 10 цаг бүр хамаагүй бүр амар хутсан байл гэж бодъё. Тэгсэн хэрнээ 10 цаг унтаад сэрсэн мөртлөө ядарсан сэрж байгаа бол унтахтаа их хит их одоо урдаа сэрдэг сэрвэдэг тийм байх юм бол таны deep sleep буюу одоо гүн гүнзгий нам бат бөх унтж байгаа унталттай маш бага байх магадлалтай. Тэгэхээр олон төрлийн аппликейшнууд гарсан учраас өөрийнхөө deep sleep-ийг хэр яагаад гэдгийг шалгах хэрэгтэй. Хэрвээ шөнөдөө 30 минут, 1 цаг, 2 цаг deep sleep-тэй байх юм бол та маргааш өглөөнд босч ирээд таны тархинд юу бодогдох вэ гэхээр хамгийн түрүүнд амттай чихэрлэг зүйлийг хитгэх хүснэ. Тэр байж болохгүй бүх чихэр жимсийг идээ. Дээрээс нь нэмээ шарсан хуурсан хоол дандаа идэх хүсэл төрнө. Пицца, бургер, за нөгөө junk food, fast food түргэн хоол буюу хогийн самны хоол, junk food гэдэг энэ нэрлдэг хоолнуудыг бүгдийг яг идэх хүсэл төрнө. Яагаад гэвэл та энерги чинь дутуу бүтэн амраагүй учраас та чихэр сахар авч одоо энерги нөхөх гээд дээрээс нь та нүүрс ус буюу одоо гурил дуудаа их агуулсан зүйлсээ шарсан хуурсан зүйлсийг идэх хүсэлтэй нь илүү их төрнө гэсэн үг. Тийм болохоор бат бөх сайн унтаж амрах хамгийн чухал бүтэн ойртой хоноод бүрэн сайхан амарсан биеэр маргааш өглөө өдөржингөө та өөрийнхөө яг тэр хооллох хүсэж байгаагаараа зөв эрүүл хоолоо идээд хүссэн цагтаа идэхгүй байхаа контролдож удирдах чадах тэр чадамжийг таны бие таны тархинд тэр удирдлага ирнэ гэсэн үг. Тэгэхээр нойр сайтай байгаараа ингээд эрүүл сайхан монгол хүний биеийг хамтдаа цаашдаа бүтээцгээе. Та бүхэндээ дараагийн дугаараар бас дахин хэрэгтэй мэдээлэл хүргэх болно. Энэ удаад энэ хүрээд өндөрлөж байна. Эрүүл саруул байж хамгийн гол нь амнаасаа гарч байгаа үгээ бид нар хяндаг шиг амдаа орж байгаа хоолоо бас юу идж байгаа вэ гэдгээ үргэлж хянж байгаарай. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Дараагийн дугаараар